За сайн байцгаана уу их үзэгчдээ манай Syndicate нэвтрүүлгийн маань шинэ дугаар хэлж байна. Энэ удаа бид нэр эрүүгийн эрх зүйн шинтгэл гэдэг сэдвийг үнэлж байна. Тэгээд нэвтрүүлэг маань улс ирсэн эрхэм зөрчилтэй би танилцуулъя. Миний зүүн гар талдаа улсын ерөнхий прокурорын хамгаалагч Бэлэн Батбай ирсэн байна. Мөн түнчлэн хуульчдын холбооны гишүүн хөнгөлөгч Данцнаруу, сүүл зүй дотор иргэний дэд сайд Инх Баяр, улсын дээд шүүхийн шүүгч Бацхан ирсэн байна. Та бүхэн баярлалаа. Улсын их хурлын гишүүд эрүүгийн хууль, зөрчлийн хуульд одоо оруулах нэмэлт өөрчлөлтийг одоо хавраас эхлэх гэж яриад бас нэлээд явж байна. Яагаад одоо байгаа энэ эрүү болон зөрчлийн хууль өөрчлөлт гадаад одоо болохгүй юм юу байна? Бид ойр орхон юу нэг гэж энэ гол хуулиудаар оруулах зүг юм уу? Энд дээр таана. Тэгэхээр эрүүгээр хэцүү хууль тогтоомж багцаараа 2015 онд өмнөд парламентын үед бол шинжлэгдсэн. За 2014 онд шинэ парламент бүрдээд хамгийн түрүүнд барьж авсан хуулийг бол бас энэ багц хууль тогтоомж. За эрүүгийн хуульд бол үндсэндээ нэг 49% нь бол нэмэлт өөрчлөлт оруулсан. Зөрчлийн хууль тогтоомж бол бас шинжсэн хариулт байх юм боловсрогдож. Ингээд өнгөрсөн оны 7 сарын өмнөөс үргэлжилж хэлсэн одоо нэг жил 3-4 сарын хугацаа болж байна. За мэдээж энэ бол эрүү зөрчлийн хууль бол багцаараа нийгмийн дэг журам нэг сахиулах, хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс өрцөн сэргийлэх, за гэмт хэрэг зөрчилд ял цайрд үзүүлэх тэр одоо үндсэн агуулгатай. Ийм одоо нийгмийн дэг журамыг сахиулж идэг гол хууль тогтоомж. Энэ хуулийн үйлчлэл бүрээ хязгаараас ангид нэг чухал байгууллага байхгүй. За тэр утгаараа бол энэ хуулийн тэр тусмаа одоо шинэ цоошин үзэл баримтлаар батлагдсан гэх утгаа хууль зүйн одоо дотоод хэрэг дэд сайдаа ахлуулсан одоо миний биеэр ахлуулсан. Энэ шинэ хууль тогтоомжийн хэрэгжилтэнд байнгын одоо мониторинг үнэлгээ хийж байгаа. Тэгээд тодорхой одоо бас санал бүрэлд сонгох асуудал байвал одоо сайжруулах ийм одоо ажлын хэсэг байнгын ажлын хэсэг гаргасан. За энэ ажлын хэсэгт бол прокурор, шүүх, хөнгөлөлт, мөрдөн байцаагч, эрдэмтэн судлаач гэдэг мэталийн оролцоотой ийм одоо ажлын хэсэг. За өнгөрсөн жил гаруй хугацаанд бол энэ хэрэгжилтэн дээр бас ямар асуудлууд үүсэж байна? Гажиг сохог гарч байна уу? Үйлчлэл дуцж байгаа асуудал байна уу? Зөрчилдөө хийгдэл байна уу? Гэдэг дээр үнэлт өгдөг. Үнэхээр гарцаагүй одоо тийм хийдэл зөрчил үүсэж байгаа асуудлуудыг боловсрон хууль чиглэлээр нэмэлт өөрчлөлтийн төсөлд боловсрогдоо эцлэгдэл холбогд байгууллагаас санал авдаг. Одоо засгийн газар төрөхөд бол бэлэн болсон. Хуулийн дотоод хэргийн яамны сайтн дээр энэ хууль тогтоомжийн багцаараа нэмэлт өөрчлөлтийн төсөл тавигдаад 2 сар гаруй болж байгаа. Одоо олон нийтэд санал авч байгаа шүү дээ. Олон нийтийн хэлцүүлэгт оруулж байгаа гэсэн. За ингээд энэ саналуудын хүрээд бол одоо бас тодорхой одоо өөрчлөлтийн асуудлууд ярьж байгаа. Мэдээж суур үзэл баримталтай холбоотой өөрчлөлт бол байхгүй. Олон хийдэл зөрчил, шийдвэрлэлийн хэмжээ их бага. Орондоо яг хэрэглэхэд бас нэг асуудал үүсээд байгаа. Тийм асуудлуудыг бол хөндөж зохицуулж болж байгаа. Яг энэ асуултаа уялдуулаад би Бацхан шүүгчээс асуумаар байна. Шинэ эрүүгийн хуулиар нөө ялын зүйлэн санхүүжийг сонголттой шүүгчнэрээ одоо ял хоорондын зүйн бас хийж өгсөн юм зүйлүүд үзэл баримт одоо төсөлтөөр явж байгаа. Тэгээд энэ практикээр одоо жил хэрэгж явж байгааг би ойлгож байгаа. Энэ нь шүүгчдэд нэлээд том ихтгэл хариуцлага өөрүүлээд эрх мэдэл өгсөн явдлаа. Тэгээд зарим нэг хэвлэл мэдээллийн дээр гарч байгаа мэдээлэл болсон. Адилхан хэрэг дээр заримд нь ингээд өөр яаж итгэл өгөөд байна гэдэг яриад байгаа. Яг энэ ялтай холбоотой зохицуултыг шүүхийн институт хэрэглэхэд болж байгаа юм байна, болохгүй юм юу байна? Яг хэрэглээ талаасаа та яг факт талаас нь хариулж байгаа. Олон нийтийн өөр зүйлээр ингэж яагаад ялтаад байдаг вэ? За тэгэхээр шинжлэн хариуцсан эрүүгийн хуулийг батлах нэг онцлог бол энэ төр яшаа төлөвийн бодлого эргэн харах асуудал байсан. Тэгэхээр шинэ үндсэн хууль батлагдсны дараа энэ эрх зүйн одоо орчныг шинжлэх хүрээнд үндсэн хуулийн гол тулгуур хуулиудын нэг болсон эрүүгийн хууль бол 2002 онд шинжлэгдэн батлагдаж 15 жил хэрэгжихийн хугацаанд энэ судалгааны дүнгээс харахад бол зайлшгүй яшаа төлөвийн бодлогыг бол эргэж харах юм шаардлага үүссэн байсан. Өөрөөр хэлбэл
хорихад бол нийт яар шийтгэлийн 75% эзэлж байгаа шиг тийм. Баримтлахад бол 10-15%. За тэгээд бусад төрлийн яалт бол одоо тэр үлдэх хөл эзэлж байсан. За мөн энэ 10 жилийн интервалаар судалгаа хийж үзэхэд хорих ангид одоо яд эдлэгсдийн тоо бол жилд дунджаар 7,000 орчим байсан. За ингээд гэмтэргийн өсөлт шоронд яд шийдвэрлэгсдийн энэ тоог харьцуулаад үзэхэд энэ шоронд яд эдлэгсдийн тоо илүү өсөлттэй ийм өөрчлөлт гарч ирсэн. За хоёрдугаар энэ шоронд өргөлтийг багасгах ийм хэд хэдэн одоо өршөөл үзүүлэх хууль 2000 он, 2006 он, 2009 он за түүнээс гадна татврын өршөөл үзүүлэх хууль гэх мэт за мөн 2008 онд иргэн хувьд орсон томоохон өөрчлөлтөнд дагуу сколын тэгшлэл хийгдэж энэ 2-3 мянган одоо ялтын суулгах ийм үйл ажиллагаанууд бол явагдаж байсан. Гэвч энэ шоронд өргөлтөд багасахгүй байсан. Хоёрдугаар шоронд яд эдлээд гарч ирсэн хүмүүс давтан гэмтэрэг үйлдэхэд бол 40-оос дээш болтой. 35%. Айгүй. Тэгэхээр яар шийтгэл гэдэг нь хүнийг цэвэрлүүлэхээс гадна тэр хүний хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмтэрэг үйлдээс өгсөн зэрэгийг энэ зорилгоор авдаг болсон. Тийм учраас төр яар шийтгэлийн бодлогоо иргэн харж хорих халаас гадна өөр төрлийн ялуудыг бас хөөжлөө. Тухайлх юм бол одоо нийт төстэй ажил хийдэг. За эсвэл одоо заршихээс гадна хоногдох, тоохлоо гэх мэт одоо тэр хүний одоо үлдсэн гэмтэрэг үлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, за бүх нөхцөлийг хараад тохирсон яадаг онод бол тэр боломжийг одоо заашгүй харах ийм шаардлага үүссэн. Тийм учраас эрүүгийн 2015 оны шинжилгээ найруулсан иргэн хөл хорихад за тэгээд заршихээс гаргахад за торгоход мөн одоо нийт ажил хийхэд за ирэхээс гаргах гэх мэт ийм ялын төрөлтүүдийг бол хурцлсан байна. Тэгэхээр өмнөх одоо 2002 оны иргэн хуульд бол нийт гэмтэргийг бол 4 ангилаад энэ ангиллаас хамааран оногдуулах ялыг бол нэлээд тийм одоо хайрцаглаж хэмжээ хязгаарыг олгож хатгах өгсөн байсан. Энэ ч нөгөө түрүүн миний ярьдаг одоо яар шийдвэрлэхсийн тоо одоо өсгөд бол нэлээд нөлөөлсөн баг. Тэгэхээр энэ шинжлэх найруулсан иргэн хуульд бол ялын нэг 12 интервал байна. Тэгээд энэ одоо хүндрүүлэх нөхцөл байдалтай үлдэгдсэн гэмтэрэг оногдуулах ялын интервал, энгийн бүрэлдэхүүнтэй үлдсэн гэмтэрэг оногдуулах ялын интервалууд давтж байгаа нэг юм онцлог бий. За энэ нь бол шүүгчид гэмтэрэг үлдсэн хүний яг гин буруу, хувийн байдалд нь тохирсон ял оногдуулах ийм боломжийг бол нээж өгч байгаа. Мөн шүүгч нарт бол илүү итгэл найдвар, итгэл одоо хүлээлгэж байгаа ийм хууль гэж бид харж байгаа. Тэгэхээр энэ одоо хууль үржиж ирснээс хойш энэ яар шийтгэлийн одоо байдалд бол өөрчлөлт орсон. Хариуцлага ч гэсэн хориход бичлэг систем поwerболсон. За энэ дээр жишээлбэл нөгөө харахад намтлахгүй тэнцэх асуудал шинэ хууль авч ирээд тэгээд шинэ хууль хожоо хуулийг өгнөлөөр нэлээд олон хүмүүс тэнцэгдсэн. Тэгээд нэг хууль хэрэгжээд нэг 6-7 сарын дараа бид нэг ялцсан судалгаа авч үзсэн. Яг энэ тэнцэгдсэн 1000 орчим хүнээс дахин гэмтэрэг үлдсэн нэг ч хүн гарах. Тэгэхээр энэ бас үйлчлэл өгч гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэр нөгөө уучлаа заавал хорихгүйгээр шийдэх боломжтой хөнгөө энэ дээр бас нэг төр хөрлийн марагдуулж аваад тэгээд шийдэнгүүд нөгөө хүмүүс ч бас үйлчлэл өгч байна. Заавал харьцуулахгүйгээр бас шийдэх чинь өөрөө нэг аль талдаа бас үлдэнгөө өгч байна. Тийм тоон үзүүлэлт болох гэсэн юм да. Түлхэнс практиклаас эерэг үлдэн хэлнэ гэдэг юм шүү дээ. Эрдэнэбат прокуророос асуулт маань намайг хэвлэл мэдээлэл болохоор таныг бас нэлээд хэвлэлний хэрэгжүүлэг үндэтгэж хамгаалдаг гэж ярьдсан байлээ. Баярлалаа. Хэвлэл мэдээлэлээс тэгээд нэг танаас тухайж асуух асуулт маань зөрчлийн хуульд одоо байгаа гүтэх үйлдэлийг торгуулийг нь багасгаад эрүүг хүмүүст оруулахаар юм төсөлт ингээд яваад байгаа. Тэгээд нөгөө эрүүгээд ярихлаар хүн болгоны айцтай бүр ингээл тий ярьж чигээсээ ингээл нэлээд хүндрээд байгаа мó гэдэг ойлголттой байгаа. Тэгээд сэтгүүлчдээс нэмээд улс төрчдийг хардах, төрийн байгууллагын шүүмжлэх эрхийг ингээд 100% хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд энэ бол шүүгчдийн хувьд
энэгээр баталгаажуулж чадж байгаа мó чадахгүй байгаа мó. Тэгээ ер нь бүтээх үйлдэл зөрчлөөс илүүрээ татж байгаа нэг процедурын сэтгүүлчдэд одоогоос давж чанар үүсэх үү тий. Бүтээгдсэн үйлдэлтэй холбоотойгоор би дараа нь ганцнаараа мөрөгчөөс асуух учраас та сэтгүүлчтэй холбоотой зүйлтэй нэг дэлгэрэнгүй тайлбар өгч. Ер нь бол гүтгэх гэдэг гэмт хэргийн агуулга нь бол уулын сэтгүүлчтэй бас холбоогүй юм байна. Нарийн хайр бол одоо ер нь хүн үеийг нэг бүтгэн л дээ. Их муухагаар одоо гэмт хэрэг толгодуулж эсвэл нэр төрөлдөж бүтгэх. Ийм үйлдэл бол ямар нэг хөл зарчлага байх хэрэгтэй. За манайд ямар асуудал ярьдаг вэхээр сэтгүүлч одоо хардах олон нийтийн мэдээлэл хэргийг хангахын тулд мэдээлэл гаргахаар энийг одоо бүтгсэн явдал гэж ойлгуулад ингээд бүтгсэн явдал гэж шууд хууль зүйн талаас нь дүгнийг ингээд хариуцлах хэлээд тэгэхээр энэ бол үнэхээр одоо нөгөө талаас дээр нөгөө хэвлэн мэдлэхээр хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон тэр олон нийтийн хартаж мэдэх их төрийн нээлттэй илтүүд байдал бүгдэнд нь ингээс хадчруулаад байдаг. Энэ зөрчлийн хуулиуд энэ байх бол ерөөсөө аль ч талаас ашиггүй. Яагаад гэвэл зөрчлийн хуулийн процесс нь өөрөө мөн чанар нь өөрөө энэ бол жижиг асуудлыг нэлээд хурдан шуурхаа шийдвэрлэх. Тэгээ ямар нэгэн ерхий албан тушаалтнаас нөлөөлж байгаа байцаагч хэв журмын ч юм уу нийтийн шиг хамгаалж байгаа албан тушаалтан шууд энэ асуудлыг шалгаж шийдвэрлэх ийм процесс байхгүй. Тэгэхээр энэ хүн намайг гүтгэлээ гэнгүүт өнөөдөр яг практик дээр бол цагдаагийн байгууллага журмын байцаагч албан тушаалттай хүн бол асуудлыг шалгах шууд гүтгсэн байна шийдвэрлэж байгаа. Тэгэхээр процедурын хувьд нэлээд шуурхаад тэгээд одоо нэлээд хязгаарлагдмал хүрээд нөгөө асуудлыг шалгаж шийдчихэж байгаа юм. Энэ нөгөө хэвлэл эрхчлөлөөр шууд халдсаас болж байна. Миний хуульчийн өөрийн байр суурь бол ерөөсөө энэ гүтгэх гэдэг асуудалт бол сэтгүүлч хамрагдах ёсгүй. Энэ бол их одоо ноцтой үр дагавар үүсгэлээ гэж үзвэл нэр төр алдар хүнд одоо нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд баталсан бол иргэн шүүхээр явах хэрэгтэй асуудлыг бид нар эрүү рүү зөрчил рүү ингээд авчираад байгаа юм байна. Тэгээд яг хоо нэг үйлэхэд манай сэтгүүл шивэл мэдээллийн байгууллагаас ямар асуудал ярьдаг вэ? Би бол мэдээллийг сурвалж нууцлж байна. Тийм учраас одоо би энийг хаанаас олж аваад ингээд тавьсан бэ гэдэг ерөөсөө ярихгүй. Уул нь бол яах вэ гэхээр тэр асуудлыг шалгаж байгаа албан тушаалтан өөрөө хуулиар үүрэг бүлийгээд жишээлбэл одоо мөрдөгч байвал эрүүгийн гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой шалгалаа гэхэд мөрдөгч нь тэр хэрийг шалгаж шийдвэрлэж байгаа шүүгч прокурор нь энэ мэдээллийг сурвалж ерөөсөө задруулахгүй хууль зүйн бүлэг яг нөгөө төрийн нууцыг задруулахгүй гэдэгтэйгээ адилхан үүрэг бүлээгээд ямар их сурвалжаас авсан гэж шалгаад асууад ингээд сэтгүүлчид чөлөөлөд ингээд хууль зүйн хариуцлага хинтээ ярих вэ гэдэг ингээд цаашаа яриа явах учиртай л асуудал л та. Тэгээд энийг ингээд бид нар одоо их явцруулж ойлгоод хэвлэлийн эрхчлөлийг хамгаалахын тулд сэтгүүлч маань их сурвалжаа явахт хэлэхгүй. Тийм учраас ингээд суучгаад хин ч Монгол улсад одоо тэр шудраг усыг тогтоох гэдэг шүүгч чинь асуудлыг олж мэдэж болохгүй чандын чанд нууц болж хуураад ингээд энэ асуудал нэгэнт ингээд сэтгүүлчдэрээ очиод зогсонгууд нөгөө талд нь миний нэр төр алдар бол ботчлаа намаагүй ийм биш байтал ийм гээд авлагч гээд хэлжлээ гэмт хэрэгт ингээд хэлжлээ гээд ингээд гомдоод байгаа хүний асуудлыг шийдэхэд бол аяндаа нөгөө хэвлэлийн эрхчлөлөөр халдаад эхэлж байгаа. Тийм учраас энэ зөрчлийн хууль дээр нэгдүгээр тогт байж болох асуудал. Хоёрдугаар яг тодорхой итгэл хүнд ингээ халдсан тохиолдолд тэр халдсан хүнийг хүнд нь бол хариуцлага хүлээхэд бол гүтгэх гэдэг юм байх ёстой асуудал. Сэтгүүлчийн хувьд бол ерөөсөө энэ гүтгэх гэмтэрэгт хамаарахгүйгээр тэр бусдын нэр төр алдар хүндэд халдсан нь эсхийг нь шалгаад тэгээд шалгахаараа хэрвээ би өөр мэдээлэл их сурвалжаас энэ мэдээллийг аваад тавьсан л зүйл гэвэл энэ хэрэг одоо тэр сэтгүүлчид ямар нэг хариуцлага тооцохгүйгээр хаагддаг ийм л эрхцээ төгсөлт хэрэгтэй байна. Тэхийн тулд бол одоо хамгийн чухал зүйл бол энэ гүтгэх гэмт хэрэг зөрчлөөс гэмт хэрэг рүү орохоос ч илүү чухал зүйл хэвлэл эрхчлөөний тухай. Хэвлэл эрхчлөөний тухай хуулиар ямар асуудлууд яригдах ёстой вэ? Сэтгүүлч хэвлэл нийтлэгч ямар нэг мэдээлэл олж авсан бол их сурвалжаар нууцлаа. Энэ шүүхийн маргаан бол энэ их сурвалж бусад их сурвалжаас авсан тухайгаар шүүхэд мэдээлсэн тохиолдол тийм танилцуулсан тохиолдолд тэр мэдээллийг сурвалжаар нууцыг шүүх үйл байгууллага чанд хамгаална тэрийг задруулж болохгүй. Хэвлэлийн нийтлэгч сэтгүүлчийг эрүүгийн зөрчлийн бүр иргэний хариуцлагаас
чөлөөлөх ёстой гэдэг ийм л зохицуулт байх ёстой юм л. Тэгээ одоо манайх одоохондоо тийм асуудал хийхгүй хэвлэлийн эрх чөлөөнийхөө хууль гэх мэт нөгөө суурийг бүрдүүлэх асуудлыг ярихгүй бүр төр хойнослын хоёр үнэтэй хариуцлага тооцоол ноцлоод байгаа учраас сэтгүүлчид энэ өртөөд байгаа юм шиг. Тэгэхээр одоо товчхондоо шинэ одоо ярьж байгаа нэрх зүйн шийдвэрлэлээр бол сэтгүүлчнээс илүү давууч гэдэг нь одоо шудраг тал үүсгэх нь боломж үүсэж. Эрүүгийн процесс руу орохоор нэг давуу байдал үүсэж байгаа нь яг үг. Нэг ингээд эрхгүй албан тушаалт ингээд зөрчил шалгал дээр байцаагч шалгаж байгаа шууд торчих биш. Энэ дээр бол одоо нөгөө мэдээллийг сурулж шалгаж нотлох болцоотой шүүхийн процесс руу орж ирнэ гэдэг. Шүүхтэр хэрийг арайч нь гэдэг үл их. Одоо эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хуулиар шалгах эрх чөлөөг нь хязгаарлах бүх ажил зөвшөөрөлтөө явна. За тэгээд тэрийг прокурор орж нотлогдож гинэ үгүй юу гэж ярина. Энэ асуудлыг эрх зүйн дүгнэлт өгнө. Тэгээд шүүх за чи хүний бүтгэсэн байна гэж шийднэ гэдэг нь илүү хүний эрх талаас баталгаатай систем руу орж байгаа. Тэгэхээр нөө миний хэлээд та хэвлэн нийтлэгч сэтгүүлчийг хамгаална гэж байгаа бол хамгийн чухал зүйл бол хэвлэл эрх чөлөөний тухай. Тэгээд хэвлэл эрх чөлөөний тухай хуулийг хэвлэл бол дээд зэрэг эрх чөлөөтэй гэдэг ганц өгүүлбэртэй хууль байх юм бол энэ шиг болох. Тэгэхээр яах ёстой вэ? Энэ хуулийг би гадны хуулиудыг бас сонирн болгох сонирхол харж байхад бол яаж мэдээллийг сурулж хамгаалах. Тэгээд мэдээллийг сурулж хамгаална гэхэд сэтгүүлч өөрийнхөө улаан чижээр хамгаалах биш. Чи яг бусдаас авсан нь үнэн юм бол ямар байдлаар авсан ингээл би ийм байдлаар авсан гэж шүүх тэрийг үзээ. За энэ хүн бол өөрөө зохиогоо. Энэ хүндийн мэдээлэл гэсэн. Окей. За тэгвэл энэ сэтгүүлч чөлөөлнө гэл ингээл процесс дуустал. Тэрийг хамгаалсан хууль хэвчээ. Шүүгчийг хариуцуулах хэрэгтэй. Тэр хэрийг шалгаж байгаа бүх хүн энэ нэрийн тухай дуурч чаддаг. Манайд одоо ингээл зарим юм тэгэл хаач байгаа. Энэ төрийн нууц би ярьж чадахгүй гэж хайдагтай адилхан. Энэ хэвлэлийн эрхчлөөний нууцаар нууцын тухай хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн дагуу их сурвалжийг би хэлж болохгүй. Ингээл шүүгчч, прокурорч, мөрдөгчч хариулаад энэ сэтгүүлч түүгээр хамгаалагдчих хэвээр. За одоо монголч нь одоо бүгд бие биендээ итгэдэггүй өөрийгөө шударгын туйл гэж үздэг. Тэгэхээр бусад бүх хүмүүнийг бол ямар нэгэн байдлаар шудраг усл байж таар гэж боддог. Эннээс болоод тэгэл. Одоо ялангуяа сүүлийн үед нэг сошиал медиа аяг төвтэй болоод байгаа талаар нэг үтгэх гэдэг юм аяг гараад байна. Тэгсэн үтгээг өмнө хэлсэн онцлогдсон гэдэг. Нэг талаас хүний нэр төр авдар нэрийг одоо эрүүгийн хуулиар хамгаалах мэдээж хэцүү баг. Тэгээд нөгөө талаас нэр төлөө одоо сэргийлэх үтгэх үйлдэл нь одоо эрүүгийн хуульд байснараа яг өгүүлэгч хүний хувьд яг ямар давуу тал үүсэж байна. Мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр талаас нь тайлбарлаад өгч байна. Одоо шинэ эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр бол гүтгэхийг эрүүгийн хуулиар болгох асуудал бол орж байгаа. Энэ ямар ихтэй ямар онцтой бол мэдээж хүний нэр төр алдар хүнд үнэтэй зүйл. За үндсэн хуулиар хамгаалагдсан зүйл толгоор одоо зүйлүүдийг бол эрүүгийн хуулиар хамгаалах нь үнэтэй хэсэлтэй. Энэ дотроо одоогийн зөрчлийн хуульд байгаа зохицуулалт хариуцлагын тогтолцоо бол ямар байгаа гэхээр хувийн бол 2 сая төгрөг гаргах. За хуулийн этгээдийг буюу 20 жилийн байгууллага бол 20 сая төгрөг гаргах. Ийм зохицуулалт байна. За нэмэлт өөрчлөлтийн төслөөр бол яг шууд ил тодорхой харагдаж байгаа ялгаа бол яаж харагдаж байгаа гэхээр хариуцлагатай харагдаж байгаа. Тэгэхээр өөрөөр хүний алдар хүн нэр төр ажил хэргийн хүнийг их тутаа согтол мэдээлэл тараах юм бол за иргэн нэг олон нийтийн мэдээлэл хэрэгсээр тараах юм бол 450-аас 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний өөрөөр торох хариуцлагатай байгаа. Зөвхөн нийтийн сүлжээгээр иргэн толботой асуудал ярьж байна. Тэгэхээр тэгж тараах юм бол 450-аас сая 350 мянган төгрөг торохоор юм зохицуулт. Энэ яаж харагдаж байгаа гэхээр зүгээр яг үлрэх хариуцлагын хувьд бол бас арай мөрч байгаа ийм байдал харагдаж байна. Сая Өрхмө прокурорын тодорхой шалган шийдвэрлэх ажиллагааны процедур журмын бол маш их тийм нарийн шийдвэртэй болж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын гэх юм бол за нэг мөрдөгч гэх юм уу хэсгийн байцаагчийн төвшөнд тухайн асуудлыг шалгаад мэдээлэл гарсан байгаа хэсгийг шалгаад тэн дээр шууд шийдвэр гаргах явцаар арга хэмжээ тооцоод ингэ шийдчихэж байгаа. Гэтэл одоо эрүүгийн хэргийн шийдвэрлэх ажиллагааны журмын гэх юм бол энэ процедур нь яг одоо эрүүгийн хэрэг шалгагддаг энэ журмаар шалгагддаг энэ бол нөгөө өмгөөлөгчийн оролцоо их тодорхой гарч ирнэ. За энэ мэдээллийг нягтлах энэ цаг хугацааны болоод өөр хариуцлага нэлээд бас өндөрсөн шалгаж байгаа байгууллага. За мөрдөгчөд дамжуулаад прокурорын хяналтанд явна, шүүх шийдвэрлэнэ гэдэг. Тэгэхээр энэ үднээс бол эрүүгийн хууль байх нь бол тодорхой төр үзэл бодлоо илэрхийлж байгаа
Элийн талаасаа ч гэсэн нэлээд юм нарийн шүлтүүрээр орж иж гэмбуруутай хэсэг асуудын шүүх шийдвэр ийм процесс гарч байгаа. За дээр нь бол зөрчлийн хувьд байгаа саяны хариуцлага гэхээр яг иргэн хүн дээр очих юм бол бас чангадах байдалтай харагдаж байгаа. Өнгөрч хөлчийн хөдөлгөөн хэлж байна. Яг тэгэхээр тэнд өөрийнхөө үзэл бодлыг нийтийн орчинд илэрхийлсэн төлөө одоо нэг пост комментийн төлөө магадгүй зүгээр бодолд нийцсэн байж болно. Тэрний төлөө 2 сая төгрөгөөр бод оруулна гэдэг бол арай чанга. Хэвлэл мэдээллийн байгууллага шууд 2 сая төгрөгөөр торгоно гэдэг бас чанга харагдана. Тэгээ энэ хариуцлагаас гарахын тулд мултрахын тулд хэвлэл мэдээллийн байгууллага нь бол өөрсдийнхөө байгууллага талаас нь асуудлаа өөрсдөө хоёрлцаад тэн сэтгүүлчин энэ хувийнхөө үднээс бол хэвлэл нийт хэрэгждэг байсан юм гэдэг байдлаар дээр шийдвэрлэж байгаа болоод ирсэн. Ийм байгууллага өөрийнхөө 20 саяас цогтойгоод 2 сая болж гэх юм. Иймэрхүү хандлагууд бол байхыг бас үгүйсэхгүй байгаа. Тийм болохоор иймэрхүү бас тийм нарийн шүүлтүүртэй болж байгаа. Эрүүгийн одоо хариуцлага эрүүгийн хуулийн хамгаалалт бас орж ийн гэж л үзэж байгаа. Тэгээд зөрчлийн хууль эрүүгийн хууль гэдэгтэй биш. Яг онцлох тийм хариуцлагын тухайд шалган шийдвэрлэх ажиллагааны тийм ажилчдын тухайд бүрдүүн гарч байгаа. Зөв илүү чамбаа гэж болж шүү дээ, тийм. Энэ бас нэг зүйл юм гэж байна. Тэгээд ажил хэсгээр энэ өтгөх хэмжээг эрүүгийн хуульд оруулахтай холбоотой ярьжсэн нэг зүйл бол иргэдийнхээ нэр төр хадгалдаг юм байна. Энэ төрийн байгууллага албан тушаалтныг одоо энэ гэсэн үйлдвэрлэлийг хамгаалах. Ялангуяа энэ улс төр нөлөө бүрхий этгээдийг одоо шүмжилсэн, бичсэн. За энэ үйлдвэрлэлээ ерөнхий хариуцлага өгөх бол ийм тайлбартайгаар хурцлахаар бол төсөл дээр тусгацсан байна. Тэгээ энэ бол эргээд Монгол улсад нэг хариуцлагатай шудраг төрийг бэхжүүлэх төлөвч бол энэ улс төрчдийнхээ өөрийг үсгэж авах болохгүй. Энэ дээр бас юу гэдэг юм бэ л дээ. Одоо зөрчлийн хууль тэгэхээр асуудлыг оруулснараа статистикээр хийсэн сонирхолтой зүйл бас харагдаад байгаа. Тэгэхээр зөрчилтөөр оруулсан өмнө нь бол сүүлийн 10 жилийн статистик унжаар харахад бол жилд нэг 4-6 хэдэл яг бүртгэх асуудлаар сэтгүүлч нэг жилд үү тийм баг уу? Тийм байсан бол одоо тэр тоо бол 4-5 дахин 20 орчим болчихсон байх чинь. Тэгэхээр үл яг ямар хөлтэй байгаа бас энд бас асуудал би энэ бүтгэх тэмдэргийг одоо эргэнтэг хойшлохоос гадна за тэргийн буруудын тогтоолт шүүхээр одоо хариуцлага хүлээх бол нэг асуудал. Нэр төр нь одоо хохирсон үнээс болж статистиканы хурал хийсэн хүний хохирлыг яаж нөхцөлөх вэ гэдэг асуудал бол чухал. Тэгэхээр одоо бол иргэний хувьд энэ статистиканд орсон хохирлыг хүндээр гаргаж ирэх хурцлаг байгаа. Энийг бол маш олон хурцлаас болооч ярьж янз бүрийн санал бишүүлж байгаа. Энэ дээр бас хуудсан юм бол анхаарч ажиллаж байгаа гэж бодож байна. Монгол улсын иргэн бүр мэдэх хэрэгтэй аюул чухал юмнуудыг хөндөж байна л да. Тэгээд ялангуяа энэ хуулийн зөрчлийн бол эрүүгийн гэдэг юмуд яриад шүү дээ өөрчлөлт. Тэгэхээр зөв багцлаад баримжаагаар яхад одоо явж байгаа төслөөр эрүүгийн зөрчлийн төсөлтөөр зөрчлөөс эрүү рүү эрүүгээс зөрчил рүү гэж шилжиж байгаа тэр гол өөрчлөлтийг энэ дэд цай таа нэг багцлаад байх болов уу энэ шийд гэдэг тийм. За манай яамны вебсайтн дээр бол хуулийн төсөл тавигдаад 2 сараар болж байгаа. Би бол гол хэрэгүүд ирээ л та. За зөрчил дээр цоо шинээр бичигдэж байгаа хэрэг гэж ярих юм бол бэлгийн дарамт. Өөрөөр ажлын байран дээр одоо бэлгийн дарамт үзүүлж байгаа. Энэ тохиолдол бол юм хариуцлага байхгүй байгаа. Тэгэхээр энийг бол зөрчлийн хууль дээр цоо шинээр бичиж байгаа. За мөн мөрөдөө тоглож байгаа үйлдэлийг зөрчилд оруулж байгаа. Тэр мөрөдөө тоглож байгаа. За мөрөдөө тоглоомыг харин зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой бүр орон байр бэлдээ тогтчуулаад өөрөө ашиг олох зорилгоор ийм мөрөдөө тоглоом тоглох ажлыг зохион байгуулж байгаа үйлдэлийг бол харин эрүүгийн хуульд оруулж бичиж байгаа. Өөрөөр энийг яалгаж байгаа гэсэн үг. Тэгэхээр тоглож байгаа хүмүүс бол зөрчлийн хуулиар шийдэгдэнэ. Зохион байгуулж байгаа хүмүүс бол эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. За мөн эрүүгийн хууль дээр хүн алдаах одоо гэмт хэргийг зохион байгуулж байгаа, бие өмгөөлөх ажлыг зохион байгуулж байгаа. Ийм одоо үйлдэлийг бол
Уг нь бол бэлгийн мөнжлөг гэдэг байгаа юм. Уг нь бол байгаа. За тэгэхээр яг хууль хэрэглэн дээр жил гаруй хугацаанд анзаархад миний зүгээр олж анзаарснаар манай ялангуяа мөрдөгч нар энийг ялахгүй. Хуучин одоо нөгөө сауна массажны газар ингээд ажиллаж байгаа этгээдүүдийг бол энэ чинь бэлгийн мөнжлөг байхгүй. Тэр чинь ашиг болоод байна шүү дээ. Тийм ээ. Үнийг одоо бэлгийн мөнжлөлд оруулаад өөрөө ашиг олоод. Энийг эрүү үүсэх ёстой байдлаар очиж зөрчил рүү оруулж бас шийдэл тохиол гарсан. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ одоо асуудал ингээд эрүүгийн хариуцлага гуйчлаа гэдэг юм ярьсан. Энэ бол уг нь хууль хэрэглээтэй холбоотой. Нэг бол уг нь ялгсан. Ялгаан дээр бас тийм сайн мөрдөгч нар энэ шинэ хууль тогтоомжтойгоо зөв хэрэглэж чадахгүй зарим тийм нулаа гаргаад байсан учраас буцаагаад муу талаахыг бол одоо гэмтэрхт оруулж байгаа бие өмлүүлэх ажлыг болгож хуулийг оруулж байгаа. Ийм бол асуудал байгаа. За мэдээж бүтгэхийг зөрчлөөс гаргаад эрүүгийн буцааж оруулж байгаа. Өөрөө сая данцаараа өнгөрч хэлж байна. Транспорт зөрчил рүү оруулахдаа хэвлэн нийтлэгчийн сэтгүүлчдийг бол одоо эрүүгийн хууль тогтоомжоор одоо бариад айлгаад ингээд албан тушаалтнууд энэ өөрөө шүүмжлэлээ одоо эрүүгийн хуулиар дамжуулж нухчин дарах амын нөтөх ийм ажил зохион байгуулаад байна гэдэг зөрчил рүү оруулахгүй. Тэгсэн чинь эсрэгээр үр дүн хүрсэн. Уг нь нөгөө аврах гад хэвлэн нийтлэх хэрэгчлүүдийг хамгаалах гад зөрчил рүү оруулсан чинь эсрэгээрээ нөгөө үр дүн үзүүлээд сая иж 4-5 дахин эсрэгээр сэтгүүлчд нь өртөөд байна. Тийм учраас буцааж эрүүлд нь оруулаад эрүүлд нь оруулахдаа харин тэр улс төр нөлөө өгөх этгээдүүд бол тэр шүүмжлэл нэлцэнэ дарах юм байхгүй, ондоо дарах юм байхгүй, хардуулах гэж сэрдүүлэх гэж албан тушаал хашиж байна. Тэр өндөр албан тушаал эрх мэдэл бүхий шийдвэр гаргаж байгаа бол хардуулах ёстой. Эргээд нээлттэй байх ёстой учраас энэ дээр бол гомдол гарахгүй шүү гэдгийг нь тайлбарт мэдээд өгч чинь. Харин жирийн иргэд дээр бие биенийг одоо доромжилтыг үйлдэж ямар нэгэн хуулийн хариуцлагагүй болохгүй шүү дээ. Жүгний эрхэмсэг оршгүй байна. Эндээ гэрээс итгэж шүү дээ. Одоо жишээлбэл нэг компани одоо нэр төр талтгаа зориуд ингээд за энэ хоолноос ингээд жоон гарчлаа гэж тэрийгэ тавиад будлаа байгаа байхгүй. Зориуд өрсөлдөг чинь тэр одоо газрыг дампууруулах зорилгоор тийм юм хийж болно шүү дээ. Тэр хүн хэдэн зуун сая тэрбум төгрөгийн одоо тэр бизнес хөрөнгө оруулаад хийж байгаа үйлдэл нэг санаатай итгэхэд зориуд тийм юм дампууруулахад хүргэж болно шүү дээ. Энэ чинь хамгаалах ёстой. Хуулиар хамгаалах. Тэр тусмаа эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалах ёстой юм гэж байхгүй. Тэгэхгүй энэ одоо тэр нэр брэнд гэдэг юм чи өөрөө үнэлэгдэхгүй юм шүү дээ. Хамгийн одоо том брэнд Apple байна, Coca-Cola байна. Тэр брэндийн чинь нэр үнс чинь хэдэн тэрбум доллар юм те зүйлүүд байна шүү дээ. Баярлалаа. Яг энэ асуултаас уйлдуулаад сүүлийн үед ингээд хэвлэл мэдээлэл яхаар ингээд ялангуяа гэр бүл хүүхд рүү чиглэсэн хүчирхийллийн хэрэг аяг өсөөд байгаа юм шиг тийм. Аяг бүр ингээд улам хэрцгий болоод байгаа юм шиг мэдээлэл аяг гараад байгаа юм л да. Тэгээд ялангуяа энэ нь шинэ эрүүгийн хуулийг мөрдөж ирсэнтэй холбоотой гэж ерөнхийлөгч хүртэл нэг хэлсэн үгэн дээр дурдж ирсэн. Тэгээд яг ямар төрлийн гэмт хэрэг нэмэгдээд байгаа юм. Уурч байгаа хэрэг юу байна вэ? Улсаар нэг тоотой болмоор байна л да. Тэгэхгүй янз бүрийн хүмүүс өөр өөр тоо хэлээд тийм. Тэгэхээр прокурорын хувьд энэ тал дээр яг тоо мэдээлэл үнцгийг тавиад нэг зохицтой ойлголт болж манай үзэгч. За. Сүүлийн 5 жил гэмт хэргийн талаар гаргадаг гомдол мэдээлэлд өсөж. Өөрөөр хэлбэл би хулгай юм алдчихлаа. Би зодууслаа дээр нь төлчлээ. Эсвэл одоо хүмүүс орчиж ингээд мэдээлэл. Тэр гэмт хэргийн тухай гомдол өсөг. Тэр нөхөр яг юу гэсэн үг вэ? Энэ одоо юу хэлж ийнө вэхээр урд нь ингээд би юм алдчихлаа сандаг юм байвал хуулиараа уучлаарай үнэн буруу гэж энэ асуудлыг шалгахгүй. Яа гэвэл наах чинь хохирлын хэмжээ бүрэхгүй. Би зодуулчлаа нөхөртөө тарч гэр бүл юм байна. Хулгай юм алдсан зодуулсан харилцагын тухай мэдээлэл наад чи хууль заасан хэмжээнд төрөх. Ингээ шалгахгүй байсан. Одоо энэ сүүлийн 3 жилийг ингээ харьцуулаад харахад ерөөсөө ингээ 5 жилийн дунджаар 17 он хүртэл 5 жилийн дунджаар харахад цагаан байгууллагад хамгийн их хийдэг гомдол хулгай гэр бүлийн хүчирхийлэл гэдэг байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай 5 жилийн турш гомдлын ерөөсөө 25% хэрэг үүсгэж шалгаж байна. Ерөөсөө 1000 гомдол ирэхэд яг 250 хэрэг үүсгэж шалгаж байна. Одоо 17 оноос хойш 75% шалгаж байна. Тэгэхээр нөгөө 75% нь хэрэг бүртгэгдэх хэрэг нээгээд чи зодсон байна.
чи гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн байна гэх хэрэг нэгэ шалгаад хэлэхээр тоосч байна. Одоо ингээд юусоо Монгол улсын хэмжээнд ямар хэрүүд өссөн вэ? Хулгай, залхин, дээр хүчин, гэр бүлийн хүчирхийлэл, хөнгөн гэмтэл болсон. Энэ хэрүүд дээр л өсөлт гарсан. Ингээд юу хийх гэдэг нь маш товчоор хэлбэл урд нь гэмт хэрэг гарлаа гэдэг иргэд гомдол мэдээлэл өгөөд байгаа. Хуулийн тийм учраас манай цагдаагийн байгууллага нөгөө байгууллагууд нь бөөсөх байгууллага тэрийг шалгагдаггүй гэдэг. 5 хоног шалгаад эсвэл 19 хоног сунгаж шалгаад за энэ чи гинт хэрэг биш вэ нэ хаачихсан. Одоо бол тэнд хэрэг бүртгэлтэй иргэнэ гэж хэн зодсон юу болсон шалгаад. Ингээ хуулийн байгууллага нөгөө хүний гомдлын дагуу шалгаад гэхэл гинт хэрэг тосчж байгаа. Гинт хэргийн тоо биш л дээ. Үний хэрэг дээр гинт хэрэг хариу үйлдэл үзүүлж гинт хэрэг гарлаа гэхээр хуулийн байгууллага ажил хийдэг тохиолсон. Гуйж бүртгэдэггүй байсан юм нэг бүртгэж явуулсан шүү дээ. Би хохирчлоо гэдэг чиний наадах ч юм бол хууль заасан хохирлын хэмжээ төрөхгүй учраас би ч шалгахгүй. Одоо бол хохирлын хэмжээ байхгүй учраас хулгай болгоныг шалгаад байна. Авилгын хэрэг хохирлын хэмжээ байхгүй учраас авилга авсан өссөн болгоныг шалгаад байна. Авилгатай тэмцэх газар жилд дундчаар 34-40 хэрэг шалгаж ирсэн бол одоо 200 гарсан юм шиг. Гэхдээ одоо бид нар Монголоор нэг авилга байл гэж яриад ирлээ. Авилгатай тэмцэх газар нь хуульд заасан үлэмж хэмжээнээс дээш гарахгүй байгаа учраас гэж шалгахгүй эсвэл өнөөдөр яаж юм үйлдэл болгоно шалгаад тэгэхээр энэ маань одоо тийм эффект үүсэ. Буурж байгаа хэргийн тийм харин энэ гэдэг. За ингээд гинт хэрэг гээд гомдол гаргасан нь өсдгүү байж байгаа тэрний хариу үйлдэл буюу заа гэж шалгаад байгаа тоон өсөөд исэн чинь хамгийн нийтэд 2010-аас 2016 онд хүртэл ингээд 10 жилийн дунджаар Монгол улсад хүн амны хэрэг 260-аас 300 дандаа бүртгэгдчихсэн. Жилд нь 260-аас 300 хүн амны хэрэг бүртгэгдчихсэн байна. Тэгвэл 16, 17, 18 оны статистик арай гараад 2017 180 байна. Дунджаар 280 байлаа гэж бодъё л да. Хүн амны хэрэг 280 гардаг байсан бол одоо 17 он 186. Энэ ч хүн амны хэрэг бол тодорхой шүү дээ. Хүн нас орсон байна. Гадны нөлөөтэй шалгаад үүсгэх. Гэхдээ энэ хэрэг яагаад буурч? Хүн гэмтэл очруулах хэрэг бас хуваар буурсан. Олон хүн. Ингээд үзэхээр бид нар яг нэг зүйлээр анализ хийх хэрэгтэй. Тэр гэр бүлийн хүчирхийлгээд байгаа зүйл чинь явсаар бид нар хүн амьд хүрдэг. Хүнд гэмтэлтэй хүрдэг. Өнөөдөр яаж нөхөр бид нар энэ хэргийн тоо өсөв. Хэргийн тоо биш ээ. Хэрэгт хариу үйлдэл үзүүлж хуулийн байгууллага хийдэг ажлын туссан. Үнэ. Харин нөгөө яг бодит байдал дээр хүн төстэй хэргийн тоо эсрэгээр буурч эхэлж байна. Тэгээ бид нар гэр бүлийн хүчирхийллийн тухай одоо нөгөө 25 хэрэг хувийн шалгаж ирсэн 75% шалгаад чи ихнэрээ зодсон байна, хүүхдээ зодсон байна. Чамд гэдэг ингээд торгуул байршлах гэдэг шийтгэл яриад хэдэн сар шалгаад ирэхээр энэ асуудал дамжирхаа болоод гэр бүлийн хүчирхийллийн төвшөндөө баг гэмтэл очсон төвшөндөө шалгалтаа шийдэгдэх тэгэхээр онц нөхцөлтэй хэргийн буурч эхэлж байгаа. Ийм хэрэгүүд үүссэн. Албан тушаалтай холбоотой хэрэгүүд өссөн. Албан тушаалны хэрэгүүд өссөн. Яагаад гэвэл бид нар түрүү хэллээ шүү дээ. Шалгалтын тохиолдол нь үндслүүд нэгсчээр өсөж очиж. Гэр бүлийн хүчирхийлэл ерөнхий хязгаарны амнаас эрүүл мэндийн талдах ийм хэрэгүүдүүд түгээмэл гардаг. Тэгэхээр яагаад ингэж одоо байнга гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байгаа энэ гэмтрийг тооцож тэгээд ялгаагаа дуулахдаа яг л сервис гадна нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх ийм зорилгыг авсан байстай гэсэн шүү. Тийм учраас гэр бүл хүчирхийлэл үүссэн хүнд зориуд албаны арга хэмжээ хэрэглэх ийм зардуудыг бол хууль заасан баг шинээр оруулсан. Багтан бол одоо 400 цаг одоо энэ албан сургалтанд хамруулах гэх мэтээр. Тэгэхээр эдгээр одоо энэ нөлөөллийн арга хэмжээнүүд бол гэмтрээс өвсөн сэргийлэхэд мөн тэр ноцтой хүн гэмтрүүд тийм тоогсон. Энэ үзэж байгаа би сайн санамсаргүй хүмүүстэй уулзч нэг яйнаас та шийдгээд бүх хүндрүүдийг аваад шиж барьцлаад байгаа жоохон шүмжсэн. Нэг эмгэгтэй тань энэ хууль би маш их баярлж явж байгаа. Энэ та нар энэ хуулиар битгий өчнгөө болгооч. Битгий ингэж хүчин судлаач. Би 14 хоног болгоно нөхөртөө зодуулдаг гэсэн. Би одоо сүүлийн 8 сар зодуулаагүй юм гэсэн. Тэр эмгэгтэй. Би сүүлийн 8 сар зодуулаагүй юм. Энэ хуулийг ачаа.
Манай нөхөр энэ ингээ баримтчилдаг хуулийг гарцсан чинь над биш гар өрхөө болчихсон юм аа. Гэцэлжсэн. Тэр нэг бас их сонир юу байдаг. Бид нар яг ингээд гэр бүлийн хүчирхийллийн асуудал ярихаар өөдөөс нь уламжлал мэднэр бол хүүхдүүд мэдлэгтэй нэг таамаглал боогдох гэдэг зарим хүмүүс хэлсэн. Тэгээ яг үнээр тийм асуудал ярьж байгаа хүмүүс бол би их наашлаад тэгээ үхээр тэр өөрсдөө хүүхэд ихнэр ч юм уу ойртон маань зодож мэдээд байдаг хүмүүс биш үү. Бид нар ч бас өөрийнхөө амьдрал байхгүй зүйлийг мэдрэхгүй. Тэгээд ингээд яг тэр хатуу шүмжлийг хэлж байгаа хүмүүс бол үнэхээр одоо боловсролтой соёлтой тэгээд тэр хайртай хүмүүстэй гар хөрмөл үрээд л ингээд байнгын зураг шалгал байдаг хүмүүс биш л дээ. Тийм учраас яахаараа болдгүй ингээд тэр нэг гэр бүлийн харьцаанд байдаг жижиг сажиг зөрчил маргааны тухай нэг бол огт яриаггүй. Би одоо прокурор хүн тэгээд манай Монголын нийгэмд яг үнэхээр өөр амьдрал бас биш дээ. Одоо гэр бүлийн хүчирхийллийн тухай ярьж байгаа тохиолдол ямар асуудал ярьдаг вэ? Нөхөртөө ингээд байнга одоо давтал зодуусаар байгаа. Нөхрөө ингээд чангал уурахаар ингээд гар хөлн чичрээд доошоо тусаачдаг юм байдаг шээ. Тийм амар гэр бүлийн зэвүүн орчин байдаг хөө. Айгүй олон тэмүүлэн хүмүүс аав нөгөө согтуу яриад зодож мэдээ гэрээс бодчихдаг гэдэг. Тэр амьдралын тухай тэрийг боловсрох тухай яриад байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө соёлтой хүмүүжлтэй тэр нөгөө хүчирхийлэл гэдэг ямиг тэр утгаар нь одоо тэгж айд сүүц гэр орны бүр нэг гэртээ очиж бид нар бол нэг гэртээ сайхан амардаг бол тийм айлуул байна л да. Гэртээ очихос айдаг тийм хүүхэд бол гэртээ очихос айдаг. Очоод аав согтуу юм. Тэр орчныг дээр ноцолдоод байдаг. Тэгтэл тэнд бүр шал өөр юм яриад тийм үү? Яг нэг ганц удаа гар өрөх гэдэг. Ганц удаа гар өрөх тухай ерөөсөй байхгүй байхгүй. Тийм. Тэгээ нэг ийм ойлголтын зөрүү байна. Хэрвээ үнэхээр ингээд гэр бүлийн хүчирхийллийг огт ойлгохгүй хүн олон байвалгүй энэ шиг сайн болох юм надад байна. Тэр Америкчин тэр хүүхдүүчээс одоо аав ээж нь чамд оргоод 911 барьжтаа байчдээ бид хүүхдэн бүр те. Хүүхдэн багаас нь зарчиж байгаа. Манай ихэ сургууль дээр зарчиж. Манай бол зарим хүүхдүүд даврах гэдэг. Одоо манайд одоо тийм болтлоо явчвал одоо хэдүүлээ бас нэг өөрөөр хараа. Өнөөдөр манайд проблем бол шал өөр зүйл байна. Юу яриад байгаа юм? Тэр одоо орон гэртээ орж чадахгүй. Тэр нөгөө сургууль сурах, боловсрох, аав ээжтэйгээ өөрийнхөө сурсан юм гайхуул тэр орнод эрхэлдэг хүүхдийн тухай биш, тийм ээ? Тэр нэг гэртээ очиод нэг сайхан амардаг айлын тухай биш. Очихоосоо айдаг, тийм ээ? Нөхрөөс огтуу ирэхгүй одоо гэдэг ингээд айжчдаг эмэгтэйчүүд хүүхдүүд аав ээжүүд тухай яриа штэ. Тийм. Яг энэтэй уялдуулаад бас асуухад саяхан бас нөгөө ялангуяа хэвлэл мэдээлэл ялангуяа сошиал медиар нэлээд шуугсан нэг сэдв юу гэхээр нөгөө хүүхдийн нөгөө бэлгийн харьцаанд орох насны нэг асуудал те. Хуучин нөгөө 14 нас гэж одоо яриад их хурц зөвшөөрсөн гэж яриад байдаг. Хуучин 16 байсан. Тэгээ яг энийг зохицуулах, хуулиар зохицуулах асуудал мөн үү биш үү гэх нэг асуудлууд яриад нэлээд шуугсан. Энд дээр зэрэг шүүгч та нэг ойлгохгүй яагаад нас нь уураад байгаа юм те. За тэгэхээр өчигдөр гэмтэргийн дээр өчигдөр гэмтэрэлт ийм одоо шинж за тэгээд хүлээх хариуцлагыг бодлоош уучлсан байгаа шинэ. Тэгэхээр бага насны хүүхд гэдэг бол 14 насны хүүхдийг хуулиараа яддаг гэж байна. Өсвөр насны хүн болохоор 14-өөс 18 нас. Тэгэхээр хүчинтэй кемтер гэдэг бол хүсэл зоригын эсрэг хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэхээр зам хийж эсвэл бие хамгаалж чадахгүй байсан тайлан дууж процедур тухай ийм олончууд байна. Тэгэхээр бага насны хүүхдүүд өөрөө биеийн хөгжил болоод оюун санааны хөдөлгөөн хүсэл хөгжиж байдаг. Бэлгийн арсны төвчл холбоотлыг үүсэт ухаагаад байдаг. Ийм бие хамгаалж чадахгүй ийм эмзэг байдлын тайлан дууж одоо процедур гэдэг. Заавал тэр хүч хэрэглэсэн байх. Хүч хэрэглэхээр заавал хийсэн байх шинжийг бол шаардахгүй. Тэр одоо харилцан тохиолдсон ч бага насны хүүхдтэй бэлгийн харилцаанд орсон байсан ч гэсэн үнийг бол хүчинтэй кемтер гүйцсэн гэж үзнэ. Энийг бол туйлын тодорхой хууль хайлтсан байна. Мөн бас нэг ярьж ирсэн юм нөгөө
ягаа хэлдэг эвгүүчсэн билээс алхам төстэй нэг бэлгийн дургслын яс усаар хангах заалтыг эргүүлж бас татаж өөрчилж авч байгаа гэж бас мэдээлэлтэй байгаа. Тэгээд юуг нь өөрчлөж байгаа яагаад? Тэгэхээр 2002 оны иргэн хууль бэлгийн дургслын төслөө яс усаар хангах гэдэг юм иргэн хуулийн 120-ын тогтолцоо байсан юм. За энэ зүйлийн одоо нэрний хэрэглээ болгож доторх техникийн шинжийг өөрөөр томьёолсон байсан. Өөрөөр хэлбэл харилцан тохиолдсож эсвэл зөвшөөрсөн хүнсэн бэлгийн харилцаанд орохдоо энэ яс бус байдлаар энэ харилцаанд орсныг л одоо гэмтэг тооцоолох болсон байсан. Одоо амьдрал дээр бас зөвшөөрөлгүйгээр харилцан тохиолдсохгүйгээр тэгээд бэлгийн дургстай ясаар хандах юм зүйл гардаг. Тэр үний зашгүй одоо гэмтэг тооцож өөрчлөх юм шаардлага байна. Тийм учраас энэ амьдралаас орон гарч байгаа шаардлага байгууллагын стандарт иргэдийн одоо өсөлт хэмжээг харилцаад энэ хуулийн өөрчлөлт болж байна. Үүнтэй холбоотойс өмгөөлөгч амснаар танаас асуух юм. Ялангуяа энэ бага насны хүүхдийн хүчтэй холбоотойс муухан хоёрууд бас нэлээд ингээд сонсогдоод ерөнхийлөгч хүртэл бас ингээд цаазын ял байх хэрэгтэй. Бас ингээд нийгэм жоохон талцлт үүсэх арга болсон. Энэ дээр энэ санал дээр цаад ялангуяа хүчирхийллийн хэрэг дээр энэ цаазын ял байхыг хамруулж байна. Билийн зөвшөөрч юм уу? Сэргээх ёстой юм уу те? Сэргээчгээр нөгөө талд хүний эрхийг хамгаалдаг хүмүүсийн хувьд болохоор энэ бол бас илэрхийлэх болдог том эрсдэлтэй байх ашгүй гэж ангууд бас энэ дээр тайван. Цаазаар хамгаалалттай холбоотой асуудал бол зөвхөн наалсан хэрэглэх биш. Дэлхийн түвшинд маш их тийм хоёр талцсан маш надад асуудал байна л да. Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх тэр дундаа онцны хөвгт хүчрхийлэх энэ онцны хэрэгүүд дээр сэргээсэн цаашлаг гаргаад байгаа. Сүүлийн үед ч гэсэн нэлээд олон нийтийн төсөлд болсон онцтой хэрэгүүд маш их гарах боллоо. Сүүлийн үед гараад байгаа юм шиг өмнө нь байдаг байсан. Энэ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл илүү хөгжснөөр илмэд хийх болоод энэ олон нийтийн хэрэгцүүлэг их ороод олонний анхаарал татаад байгаа шиг нь. Тэгэхээр мэдээж бага насны хүүхдийг хүчирхийлэх энэ хэрэг бол үзшгүй хамгийн тоо чанарыг төлөвлөх хэрэг. За ийм хэрэгүүд дээр цаазын ялах хүртэл хариуцлага тооцож ирсэн санааш мэдээж байна. Энэ хэрэгүүд ийм ноцтой хэрэгүүд дээр бол яаж ч хатуу чанар байх ёстой гэхдээ бол би болж байгаа бол санал нэг мэд. Гацгүй хөлөгцсөн хувьд бол энэ ямар боломжууд байна вэ гэхээр Монгол улсын хувьд бол олон улсын одоо хамтын нийгэмлэг байгууллагын үнэлээс үүрэг бас биелүүлэх хэрэгтэй. Олон гэрээ конвенц хүний эрхийн чиглэлээрч байна. За эрүүг хууль тогтоомжтой хамааралтай ийм гэрээ конвенцууд нэгдэж орцсон ийм зүйлүүд байгаа. Олон эрүүг шугаараа цааз ялгаа байхгүй байна. За иргэний болон улс төрийн эрхийн пактын 2 дугаар протокол гэж байна. Энд манай улс бас нэгдээд орчихсон. Энэ хүрээндээ бол цаазын ялыг шууд ямар ч хэрэгтээр ер нь сэргээн аюул тогтоомжтой оруулах боломж бас харагдаж өгөхгүй байгаа юм. Тэгэхээр энэ ярц байдал дээр цаашдын асуудал хэрхэн шийдвэрлэх мэдэхгүй. Мэдээж энэ төрлийн хэлбэрээр холбооч шийдвэрлэх ёстой гэдэг санал байна. Хууль тогтоомж байгаа нь төвтэй асуудал. Сая бас яг нэр бүхий хурлын гишүүд бас ингээд ийм бас шүүмж хийж идэв. Зөрчлийн хуулиар төсвийн цаорхоо хөнгөлтийн тулд агуулгын ингээд тавиад те иргэд аж ахуйн нэгжүүдийг ингээд шууд гаргалж байна ч гэх юм уу тийм яриа гараад байгаа. Тэгээд энэ үүнтэй яг салбарын яам санал нийлж гин үгүй юу? Ер нь энэ одоо хийж байгаа хэрэгцээ хуулийн шинжилгээ зөрчилд хорвол шийтгэхийн хэмжээ агсж байгаа юу, нэмэгдэж байгаа юу? Зөрчлийн хууль энэ чинь Монгол улсад орчин төгөл төр үйлчилж байгаа нийт хууль тогтоомжийн бараг 40% хамаарч үйлчилж байсан. 2-300 хуулийн одоо арга бичигдсэн байсан бүх хариуцлагуудыг нэмэхэд нэг хууль бол гаргацсан. За би нэг зүйлийг бас хариуцлагатаар хэлчихмээр байна. Энэ 92 оноос хойш зөрчлийн хууль батлагдах хүртэл ингээ 2015-16 он хүртэл байсан тэр хууль болгоны ард байсан харгуулын шийдвэрийг нэгтгэхдээ зөрчлийн хууль нэгж зөрчил дээр нэмж харгуулын хэмжээг нэмнэ. Өөрөөр хэлбэл 1000 гаруй зөрчил байна.
Энэ 1000 гаруй зөрчил болгон дээр өмнө нь байсан тэр торгох шийдвэрийг нэг нь ч нэмж хүчээ. Өмнө байсаа гэсэн. За яагаад зүгээр ийм асуудал зүгээр гарсан бэ гэдэг сонирхоод үзэхэд байна. Харин эсвэл ийм байна. 2016 онд шинэ засгийн газар байгуулсан. 15 онд батлагдаад ёслогдоогүй байсан тэр зөрчлийн хууль торгуулийн нэгж нь бол 2000 байсан шүү дээ. Нэг торгуулийн нэгж 2000 байсан. Тэрийг 1000 болгосон. Эсвэргээр харин шинэ засгийн газар шинэ бодлоод яасан бэ? Торгуулийн хэмжээг 2 дахин буусан байгаа. Тэр нэмсэн юм бол нэгдүгээр байхгүй гэдэг хариуцлагатай. Хоёрдугаар нэгтгэхэд бичсэн чинь маш олон өмнө нь мэддэггүй, хэрэгждэггүй, хэрэгжилдэггүй байсан хуулиуд амлаад эхэлсэн, хэрэгжээд эхэлсэн. Тэгсэн зарим нь шоконд орсон л доо. Тэр шоконд орсон. За одоо жишээлбэл яг ингээ хуулийн хэрэгжилтийн явц байдлын үнэлгээр ингээд аваад үзсэн. Энэ одоо баялаг бүртээ ашигладаг ерөөсөө бүрстэй. Байхгүй болгож байна гэх ингээд яриад байна. Яриад исэн л. Тэгээ би одоо нэг мониторинг хийж байгаас ажил хийсгэх гэж энэ үнэхээр ингээд нэг судалгаа тооцоо мэдээлэлийг авч хийсэ. Тухайлбал одоо энэ татварын байгууллага одоо юу хийж байна? Прокурор энэ дээр ямар хэлтэй авч байна? Гээ аваад үзсэн. Жилийн хугацаанд шүү дээ. Татвартай холбоотой зөрчлийн хэрэгд 13 дөрвөн хэрэг шийдсэн байна. 13 дөрвөн шүү дээ. 13 дөрвөн хэргийг нь тал орчин хувьд прокурор эсрэгээр нөгөө бизнес эрхлэж байгаа тал асуудлын хяналтын хувьд татварын байцаагч та энэ зөрчил гараагүй үйлдэлээр худлаа шийдвэр навуулсан байна гэдэг эсрэгээр бизнес эрхлэж байгаа тал шийдэл авсан гэсэн. Яг тодорхой юм байсан шүү дээ. За энэний цаана одоо ер нь яг яагаад хэн ийм асуудлуудыг бас гаргаад байна вэ гэдэг энэ татвар ялангуяа энэ дээр худлаа үзэхээр ерөөсөө 20 гаруй жил энэ бизнес эрхлэгчид шууд тэр мэрэгжлийн алт байна уу татварын байцаагч нь тэр байцаагч нартай гайлын байцаагч нь тохирдог бүр тийм даалц сурчиж байна. Хэрэг байсан энэ хэрэг биш болгодог. Энэ би авилга ярьж шүү дээ. За ингээд нөгөө хэрэг биш байсныг нөгөө байцаагч нарт нь хэрэг болгоод харамталтай. Ийм одоо нэг хэлбэрт. Тэгээд нөгөөөөс ханцуунтаа ингээд тохироод сурцсан. Бүр тэрэндээ сурч. Тэрэндээ тэрийг баг бизнес эрхлэгч нь. За шинэ зөрчлийн хуулиар ингээд бүгдийн хумаа за зөрчлийн хэрэг нээж байгаа бол хянах хэвээр хууль зүйнстэй шийдвэр авах зүгээр хяналтанд орохгүй. Хяналтанд ороод зөвхөн нөгөө байцаагч нар ч хүртэл нөгөө иргэн ч хүртэл ингээд эхлэхгүй. Зинзэнэ за энэ чи юу нь юу болчихв гэдэг ингээд аагаад ингээд ирсэн. Ийм дүүртвэр бол нэгдүгээр харагдсан шүү. Тийм учраас би бол энэ хууль хяналтын болон ийм нийгмийн дэвжүүн төрж байгаа тэгээ энэ авилга албан тушаалтай холбоотой даатсан энэ дадлыг бол тийм их өөгшүүлээд байх зүйл биш ээ. Хариуцлага хуулийн зөвлөлийн механизм баг ажиллах ёстой гэж бодож байгаа. Олон дураараа олон янзын стандартаар ханддаг байсан юм билий. За ер нь өглөө саяхан одоо энэ зөрчлийн хууль тогтоомжийг сайн нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ирэхэд энэ түмэн янзын зөрчил биччихсэн дураараа. Энэ хууль зүйн яг ч өөрөө энийг ч бас ингээд нэрдэхэд хянаад ирэхээр бас нэг арай тийм зөрчлүүдийг бичихгүй хянаад ирсэн. Тэгвэл саяхан хүртэл одоо манай хүмүүсүүд байж байгаа юмас ямар санал ирсэн бэ? Зөрчлийн хууль нэмэлт өөрчлөлт оруулмаар байна. За бичгээр санал ирсэн. Насан туршаагүй одоо мал хөрцөл хоорондоо үлдэх юм бол малчны 50,000 төгрөг. Мал Яамнаас хөдөж байгаа яамнаас тийм ээ. насан туршаагүй мал Малууд хоорондоо хөрцөлдөөд малчны одоо 50,000 төгрөг. За эрүүл ахуйн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр малаа тээвэрлэл 50,000 төгрөг яа. Энэ одоо нөгөө портрыг хэлээд байна уу? Үхэр тэрэг хэлээд байна уу? Эрүүл ахуйн шаардлага одоо угаах одоо нэг одоо сайхан угаах уу? Яа энэ одоо юу хэлээд байгаа вэ? За эрүүл ахуйн шаардлага зөвшөөрлгүйгээр малын галтай төвхөн эдийг зөөвлөө 50,000 төгрөг. Одоо чи айр цагаас одоо аарууд зөвшөөрлөхгүй болж байгаа. Энийг зөвшөөрлөх гэдэг. Ийм байдлаар өөрөөр хэлбэл энэ салбарын одоо нөхцөл чинь янз бүрийн хөлөөд ингээд түмэн янзын хууль бичсэн байдаг. Энээсээ болоод
янз бүрийн амьдрал нийцээгүй чангахгүй хуулиуд үйлчлдэг ус. Одоо энэ харин ил болоод би шүмжиж байгааг сайн зүйл гэж боддог шүү дээ. Ингээд одоо эн чинь амьдралаас тасахаа манай шийдэл нь их байна гэдэг нь энийг чи бид нар багасгах чинь. Тухайлбал одоо энэ явж байгаа төсөл дээр санхүүгийн зохицуулах орооны одоо чиглэлийн харьяаны шийдлүүдийг 4-5 дахин торгуулийг багасгаж өөрчилж байгаа. Энэ юутай холбоотой гэсэн тэнд парламент дээр багт нэг мэрэгжилтэн энэ торгуул нь болж ийн үгүй гэсэн чинь энэ юу нөх өндөр байх хэрэгтэй. Ингээл Тэгэндээ ороод ирэхээр тэгээ манайхаа өөрсдөө нэг гендээ гомдоо гэдэг шиг тийм нэг хоёр зүйл юм. за Яг тоо баримт гэлээ. Тоо баримт чи өөрөө боддонор их өөртөлдөг гэж байна. Яг үнэн л дээ энэ зөрчил ингээд нэгдсэн бүртгэлд ороод түрүү ихөө хэлж чинь 226 хууль дээр ингээд бичсэн байсан. Тэгээд ингээд нийлүүлээд нэг багц хууль болгоод за тэгээд энийг хэн хэрэгжүүлэх вэ? Энд яаж хэмжих вэ? Бүртгэл нь ямар байх вэ? Бүртгэсэн. Ер нь бол 10 дахин нэмэгдсэн шүү дээ. 15, 16 оноос 17 онд 500 мянган зөрчил бүртгэсэн байна. Тэгээд энэ нь бол өмнөх оноос 10 дахин. Тэгэд урд нь яатсан хэрэг нэг шалтгаан нь одоо жишээлбэл тэрийг ерөөсөө хэрэг үүсэхгүй байцаагч жишээ одоо нэг хуулиуд осолдохгүй манай замын цагдаагийнхан одоо торгуул шийтгэлээ зохицуулж оногдуулаад бүртгэл нь сайн явж байсан. Бусад байгууллагын бүртгэлээ тэр бус байсан. За ингээд бүртгээд ингээд ихэлсэн хариуцлага тооцоод ихэлсэн хүмүүс бол их зөрчлийн хууль болохгүй гэдэг. Яг үнэндээ энэ бол нэг төрлийн эрүүгийн хуулийн өмнөх гэмт хэргийн өмнөх хууль бус үйлдэл. Нөгөө хуурсаар худалч хумсасаар хулгайч гэж хүн эхлээд жижиг хууль зөрчиж байгаа. Тэгээд тэрний дамжсаар гэмт хэрэг бол ерөнхий гэмт хэргийн генезис гэдэг. Гэмт хэрэг бол үүсдэг зөвхөн нэг юм хууль бус үйлдэл дамжих. Замын цагдаагийнхан маань яагаад л одоо согтууж олооч гэж оромлаа хурд төтрүүлээ гэж барьж байгаа бол торгоол тий дүрм зөрчлөө байл ингээд байнга ноцлоод идэггүй. Тэрийг л одоо баг төвшөнд нь бариад байхад нөгөө хурд төтрүүлж байгаа үгтэг согтуугаар хүнд айрдаг л багасдаг. Тэгээд нөгөө замын цагдаагийнхны тэр хийж байгаа ажил өөрөө өстой гэмт хэрэгдэг хүргэдэггүй. А бид нар яг энэ зөрчлүүдийг энэ татварын зөрчлийг одоо бизнес эрхлэгчдийн хүрээнд нь гарч байгаа хууль бус үйлдэлүүдийг тодорхой төвшөнд нь ингээд баг дээр нь ингээд бариад хязгаарлаад байвал арын нөгөө өстой дагавар баг байна. Тэр хүн үхээд тэгээд тэрний дараа бид нар бааш нураал тий олон хүн үхээр компанийн захирлын барьж авах шоронд хийгээл ингэж яхихаа оронд ерөөсөө анханаас нь стандартын бус барилга барихад нь зогсоогоор торгол хязгаарлах хэлвэл ерөөл ахын шаардлагын хүмүүсийн хэрэгтэй худалдаалах нь хэлвэл их чухал байсан. Тэр үсээс энэ зөрчлийн хууль их ач холбогдолтой болж байна. Хоёрт нь бас нэг зүйл нь бол үнэхээр үндэл яг зөрчлийн хуулийг ингээд нэгтгэж байхад их төвхтэй зөрчлүүд байсан юм л да бүр нөгөө хинч хизэж хэрэгжүүлж явцаа хэрэгжүүлж хариуцлага тооцдоггүй учраас тэр хуулийг хинч уншдаггүй байж л дээ. Ямар сайндаа бэлчээр хамгаалах тухай хууль дээр хөдөө орон нутагт одоо замгүй газар зам гаргасан болоод одоо торохоор байлаа шүү дээ. Гэхдээ одоо энэ хөдөөний олон зам ингээд дуутаа Монгол орон хизээ хэнийг одоо замгүй газраар явлаа. Тийм олон салаа замын яг үндсэн замаар нь явсан өдөр нэмж гаргасан замаар явлаа гэж торгож байсан. Гэхдээ тэрийг одоо хэн одоо араас нь хөлсөлдөж өгөө чи хэр талаар зам гаргаа явуулчлаа гэж яг тогтоож торох гойд байгаа юм. Эхлэлний тухай хууль дээр одоо хүүхдтэй ороо өгч үлгэр ардын уран үлгэр туйл уншиж өгөөгүй иргэнийг торгоно гэж байлаа. Тийм үү? Тийм. Энэ хэрэгж боломжгүй заалтуудыг хэрэндээ хасаад одоо энэ болохгүй юм байна гэдэг хасаж хязгаарлаж одоо ийм заалтууд байх ёстой гэдэг одоо салбарын байгууллагууд нүдсэн байна зөрчлөл гаргасан. Одоо бол яг харахгүй нэг зүйн төрлөөр их чухал юм яаж байгаа. Дахиад амьдрал нийцэхгүй заалтууд юу вэ? Юуг одоо хүний ердийн одоо хууль зам ёсоор амьдрахад нь болох ёстой үйлдэлийг зөрчлийн хууль дээр болохгүй гэж заачиж гэдгийг одоо засаад энэ эрүүгийн хууль тогтоомжийг хөгжиж явах хэрэгтэй. Ялч өнөө манай нийгмийн хамгийн том асуудал авилгатай холбоотой асуудал болчиход байна л да. Энэ жидүү мэдлүүч гэдэг юм уу те. Тэгээд бас нэг хүмүүсийн яриад ялгамаа авилга өгснөө хичээсэн иргэний эрүүгийн ажиллагаас
чөлөөлж болдгоо те чөлөөлөх ёстой юу мөн хуулийн байгууллагатай хамтраад нууц стартапаар нэгдэх хатан мансууруулах бодистой холбоотой мэдээлэл илчилсэн одоо эдгээр урамшуулах нь хаашаа тэгээд нөгөө хариуцлагаас нь чөлөөлөх ингээд бас юмуд асуудал нэлээд яригддаг та. Тэгэхээр энэ дээр нөгөө хэрэг шалгагдаж байгаа хүний ял хөнгөрөх эсвэл ялаас чөлөөлөх нөхцөл үүсвэл одоо яг энэ хэгийг нь илрүүлэхтэй хуулийн байгууллагатай хамтарч ажиллах энэ мотивац буюу тэр нөгөө хүсэл эрмэлзлийн өдөөх тийм зүйл байх уу? Одоо манай хуулийн системд энэ зүйл яаж байдгийг байдгүй энийг та нар хуулийн талаас мэдлэг хүмүүсээр дэмжих үү? Энэ дээр шинэ хуулийн бас нэг онцлог зүйл байна. Одоо 22 оны хуулиас бас жаахан ялгаатай асуудал энэ яллыг хөнгөлөх, ялаас чөлөөлөх асуудлыг шинээр авч үзсэн байгаа. Маш чухал та. Тэгээд энэ асуудлыг яаж зохицуулж юм гэхээр энэ гурван хүлээж за хэрэг хяналтын ажиллагааны журмыг тодорхой хэмжээнд хөнгөвчлсөн. Үйлдсэн хэрэг нь маш ойлгомжтой тодорхой байгаа тохиолдолд эргүү хуулийн тусгай ангид заасан ялын тодорхой хувь багасгаж өгөх энэ зохицуултыг эргүү шинээр оруулж гисэн л доо. Өмнө нь зүгээр хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдэг байсан тэр нь заагдсан интервал дотор л үүдэг байсан. Нэг талаар шинэ хуулиар бол нөгөө хөнгө хэрэгүүдийн хувьд бол энэ гурван хуулийн зөвшөөрчихсөн хохирлооны хөндлөс хохирлооны хөндлөгөө эргэлзсэн байвал хариуцлага нь чөлөөлөгч байдаг юм уу? За хөнгө хэрэгээс авахд хамгийн хүнд хэрэглэр ч гэсэн энэ нөлөөлөх 20 жил хүртэл харгалтай зүйл ингээд бол энэ гурван хуулийн гэдэг процесс хэмжүүлсэн тохиолдолд бол 4-ний 3-аар хөндлөх. Тэгээд хэмжээг энэ 4-ний 3-аар хамгийн дээд хэмжээг нь тогтоох, бод хэмжээний 4-ний 3-аар хамгийн бод хэмжээг тогтоох. Ийм боломжуудыг бас олгож өгсөн тал бол бий. Өөрийн чинь тохиолж асуусан асуудал авилгатай холбоотой асуудал бол бас шинээр зохицуулагдсан зүйл байгаа. Юу гэхээр тодорхой нөхцөл бүрдсэн үед л тэр юу гэхээр хясан Монгол улсны улмаас аргагүй байдалд орж авилга өгсөн байвал тухайн хоног бол ерөнхий хариуцлага чөлөөлөд авсан үйлчлэгийг нэг хэрэглэх юм зохицуулт байгаа. Тэрийг нэг хөнгөлсөн ахна шүү дээ. Яг тийм энэ зохицуулт аргагүй байдалд наваа гэж байдлаар оруулсан хясан Монгол улс нэг өгөхгүй байвал миний ажил явахгүй мэт байсан гэдэг. Энэ байдлаа өөрөө мэдэрхийлэн за шалах байгууллагын шалгаад нотлон энэ хэлж ярьдаг. Тэгээд хариуцлага чөлөөлөх юм зохицуулт бол байгаа. Цэрэн шүүгчээс бас нэг нэмээд асуух юм. Сүүлийн үед бас ингээд ялангуяа мөнгө угаах терроризмтэй тэмцэх ялангуяа одоо сүүлийн офшор ганц гэх мэлээд ярьсан те. Тэгэхээр энэ зохицуултуудыг бид ч нөгөө улсынхаа хэмжээс харуулж ихсаалтанд нь орсон те. Одоо олон улсын хөгжлийн мөлөөс хатаад ялангуяа том бизнестэй нэлээд асуудал гараад байгаа. Дээрээс нь офшорыг шүүгч болж байгаа одоо нэг жоохон намжчлаа. Үнэхээр тэр мөнгө ил болцсон байгаа энэ мэдээлэл дээр үнэхээр тэр офшорыг тэнцээд байгаа тэр мөнгө төрийн татах байх оруулж явах тийм Монголоо оруулж явах тийм хууль зохиолч орчин байдаг юм байна. Тэр эрүүгийн хууль бас нэг чухал шаардлага бол Монгол улсын нэгдэн орсон олон улсын одоо гэрэг конвенцээр хүлээсэн үгүүдийг үндэсний хуулиар дамжуулах асуудал байсан. Энэ бүрийн бол айлхын эсрэг конвенцийн за тэгээд терроризмээс санхүүжүүлэх мөнгөවා гэх мэт энэ олон конвенцээр хүлээсэн үгүүдийг энэ хуулиар хөрсөн асуудал байна. Тэгэхээр энэ үндэсний намсан гэдэг үгүүдийн хувьд бол мэдээж нөгөө эргэцэн тусцаа харилцан үзүүлэх гэрээ нэгдэн орсон олон улсын гэрээг хэмжээгээр энэ гэрийг шалгах реформс хөрөнгөний хураах энэ боломжууд бол байгаа гэж харж байгаа. Зөвхөн энэ дотор би үгүй навигын гэдрийг бол онцлмоор байна. Энэ шинэ хууль бол 2005 онд Монгол улсын нэгдэж орсон авилгын конвенцэд заасан тэр гэмтрийн шинжтэй үүдэлсүүдийг бол хуульчилсан дараа бол Монгол улсад энэ төрлийн албанд хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд их чухал алхам болсон гэж үзэж байгаа. Түрүүн Эрдэнэ прокурорын ярианд гарсан 9 сая 600 мянган буюу үлэмж хэмжээ. Энээс доош хохирлтой эрх мэдэл хангамжлалын байдлаар хортой гурван ашиглаж хохирол өгүүлсэн гэмтрийг тооцож чадахгүй байлаа шүү дээ. Тэгэхээр яагаад одоо энэ хангамжлалтан авилгын гэмтрийг одоо нэмж байна вэ гэхээр ерөөсөө энэ гэмтрийн шинжнөөрөө материалын шинжтэй байхаас гадна хибрид шинжтэй болж ирсэн. Өөртөө болон бусдад давуу байдал олгосон энэ үдлийг гэмтрийг тооцоод заасан. Яг учраас энэ тал дээр бол энэ том дэвшил гаргасан. Одоо нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ тусгай субъектүүдийн үлдсэн
энэ алтан тушаал ирэх мэдлээ уруулан ашигласан хэрэг дээр явлын хэмжээгөө бүр нэмэгдүүлэхээр ийм төсөл боловсрогдсон байна. Та бүхэн ингээ яг энэ Монгол улсад шудраг усыг тогтоодог төрийн өдөр алтан тушаалтнууд тэгээд олон нийтийн дунд ингээд нэг хилцс баг болцсон үг байгаа даа л да. Шудраг усын хонгил нэг хонгил байгаа даа л да. Тэгээд байгаа гэж яриад байна л да. Өнөөдөр юм хонгил байна уу байхгүй. Шилжчихсан. Одоо хүмүүс хаах өнцгөөс хамаарах. Ер нь бол зүгээр ярьж байгааг нь үндэслээд үзэхээр нөлөөлөл ордог. Тэгээ ямар нэгэн байдлаар шүүгч, прокурор, бүрдэгч ингээд хөндлөнгөөс нөлөөлөөд тэгээд хийг захиалгаар шийдвэрлэдэг тийм янз бүрийн сувгууд байна уу гэж байна л гэж шүүмжлээд байна шүү. Энэ ерөөсөө байхыг үгүйсэхгүй. Яг гэвэл би жишээлбэл өөрөө нотлоогүй учраас энэ байхгүй гэж хэлэхээсээ илүүтэйгээр ингэж хардах үндэслэл байгаа бол ийм байж болох юм. Зүгээр яг ийм хонгил байгаа энэгээр яваад тэр хамаарна гэдэг ингээ ярил. Нарийн ярил тохиолдол болгон дээр өөр баг. Тийм болохоор миний зүгээр харж байгаагаар юу гэж үзэж байна вэхээр ямар нэгэн хэрэгт буруутгаж байгаа хүн шиг юм. Эсвэл ямар нэгэн асуудлаар байр суурийг илэрхийлж байгаа хүн өөрийнхөө эсрэг фактаар зогсоход ч тийм эсвэл одоо яа харахгүй тийм хууль бус хуультай эсвэл өөрийнхөө эсрэг хууль ашиглаад хууль бусаар ингээд тэр хүний эрх ашигт өрчөөд байгаа энэ тохиолдлууд аль алийн тийм шудраг усын хонгил гэдэг хаяа өгöd шиг. Ямар нэгэн байдлаар одоо яг ингээд нэг тогтсон одоо нэг хідэн хүнийг ингээд нэр зоож байгаа. Энэ хүмүүс яг тэр ингээд хонглоор ингээд хэргийг шудраг усаар шийдээд байгаа гэж яриул энэ шиг абсурд бол юм байхгүй. Зүгээр тодорхой тохиолдолд ингээд хин нэгний захиалгаар ямар нэгэн үйлдэл үйл ажиллагаа хийгдсэн гэж хардж байгаа бол энэ тийм байх боломжтой. Яагаад би боломжтой гэж байгаа юм гэхээр манай энэ хуулийн систем бол тийм сайн төгөлдөрчж чадахгүй. Орчин үеийн гэмт хэрэг үүрэг төвхтэй болчихсон. Яг 20-р зуун гараад гэмт хэргийг энэ баг криминологч ярьж гисэн л даа. 3 эргүү шинжтэй болчихлоо гэмт хэрэг. Нэгдүгээр сүлжээний шинжтэй болчихлоо. Информац шинжтэй гэмт хэрэг өөрөө. Юу гэсэн үг вэ? Урд нь одоо маф гэж байлаа. 20-р зуунд мафтай байлаа. Шивнэстэй залуучууд эсвэл харгастуудад залуучууд нийлээд хэрэг хийгээд ахвал бол тэгээд үйл ажиллагаа явуулдаг тийм. Эсвэл хүн наймаалдаг ч гэдэг юм. Одоо энэ хар тамхины наймааны бүлэглэл жишээлбэл тийм гişүүд мишүүдээр хардаг зарлахгүй шүү дээ. Тэнд бол сүлжээ үүсгээд энд нэг зохион байгуулалтыг хар тамхи үйлдвэрлэж байгаа энд нэг хүн Монгол руу оруулж ирэх хүмүүсийг эсвэлж идэв. Тэр нь зүгээр л Монголын наймаач. Тэрийг чамд уушвал мөнгө их хүн чи энийг оруулж өгье. Тэр орж ирлээ тэр мафид илсээг зүгээр хуу үеийн тэрвэрлэгсэн. Баригдаад шорын удаа хамаагүй дараагийн тэрвэрлэгчийг олоод зөөлөн. Ийм зүгээр тэр хүнээ олоод эрэгтэй хүнээ олоод ажилтдаг ийм сүлжээ биелүүлсэн. Энийг дагаад гэмт хэрэг ийм одоо тийм манахаар ирлээ зүрсэн. Нэг талаас хууль ёсны юм шиг. Нөгөө талаас хууль бус юм шиг. Тэгээд яаж ийм нөхөр нөгөө хууль ёсны харагдах тийм хүчин дор одоо эцсийн үйлдэл нь одоо маш их ашигын жолохгүй бас үйлдэл болчихдог. Хиймэд нь одоо тэр мөнгө угаах гэх тийм хэрэгүүд маш их тусалдаг. Мөнгө угаах гэдэг их тэмцээд байгаа учраас үйлдэлээ хууль бусаар хийхэд наан хууль ёсны алхамчин дор баах үйл ажиллагаа эцсийн нүдээр маш олон процесс явж байгаа. Гэмт хэрэг том зургаараа бий болдог. Хүний наймаа ингэ салахаар нэг зүгээр нэг тийм хилээр зорчих зурчил. Хууль бус цагаачлал асуудал. Жишээлбэл хүнд хуурамч хуулиусаар асуулт гаргаад өчгсөн ч гэдэг. Эсвэл нэг нь болохоор нэг удаагийн нэг хүн цоцсон ч гэдэг. Нэг хүн хуурсан ч гэдэг. Жижигээр салаад үзэхээр. Тэгээ нийлүүлэхээр бүхэл бүтэн үйл явцсан том гэмт хэрэг болж байгаа. Гурав дахь шинж нь бол үнэхээр дэлхийд даяар хөлөмшөж байгаа. Одоо энэ гэмт хэргийг үйлчлэхэд бол заавал юм нөгөө холимог юм сүлжээ баг үүсгэж төрийг заавал оролцуулдаг. Тэгээ албан тушаалны оролцуулдаг. Энд нэг хууль сүлжээ тэр асуудлын зөвшөөрөл өгж байгаа хүнтэй заавал холбогддог. Яг нэг л төрийн оролцоо гэдэг юм чинь нөгөө хязгаарлаад байна шүү дээ. Тэгэхээр тэр хязгаарлаж байгаа юмыг нь бол ингээд сануулж болгох юм тэр хурдтай чаддаг. Өөрөөр хэлбэл
орчин үеийн гин төр өөрөө ерөөсөө ингэ авилгыг ингээд айгүй их тийм зүгөөдөг тийм болчиход байна. Энэ нийтлэг зөвлөх хандлагаач аваад үзсэн энэ тодорхой албан тушаалтнуудыг ингээд холтож аваад систем рүү оруулах. Тэгэхээр мэдээж хэрэг тэн дотор хамгийн чухал амин чухал худалдаж авах зөвлөлтөө нөхдөж чинь хос халах шүү гэх мэтлэх гэж таарсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээгээр юу гэдэг өөрөө авилгыг үйлдэхин тулд тэнд тэр дараа нь авилгыг шалгах хүмүүстэй заавал ингэж хүчин олж ирж асуудлыг шийддэг. Ийм одоо гурван шинж яриад байна. Тэгэхээр манай үнэхээр тэр үүсэх манай одоо эцсийн дөрөвдүгээрт нь бол яг энэ нөгөө процессыг бид нар шударга болгох гэж гэсэн оролцсон боловч хангалттай шударга одоо тийм нийлдэхэд болж байна. Эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа гэдэг юм маань өөрөө хинээсээ ч ингэж тусдаа ямар нэг юм хийж чадахгүй зүйл байх хэрэгтэй. Би одоо зүгээр бүр хэтргээ тоор руу орч байгаа. Гэхдээ манай Монгол улсын үндсэн хуулийн миний хувьд хамгийн дутагдж байгаа зүйл одоо ингээд хүмүүс ингээд хууль тогтоох гүйцэтгэх шүү гэх мэт тухай яриад байгаа. Үүний хэрэг дээр яг энэ дэлхийд дахин бол checks and balance гэж нэрлэдэг. Хяналт тэнцвэр гэж яриад байдаг нэг зүйл. Тэр ерөөсөө бүх төрлийн үйл ажиллагаа маш чухал гэдэг. Тэгээ юу гэсэн үг вэ? Хэн нэг нь юм хийхэд нөгөө нэг нь тэрийг уруу байвал зогсоох бие биенээс хамааралгүй систем зурдаг. Одоо зүгээр прокурорын хувьд ярьлаа гэхэд прокурор хэргийг ингээд хэрэгсгүй болгочиход тэр ингээд прокурор дотроо дуустдаг өөр шүүгч юм уу энэ буруу юм сэргээж болдог. Жишээ нь шүүхний юм шийдсэнийг өөр систем тэрийн өөр одоо тэр асуудлыг заавал хянаж болно. Тойрол бие биенийг хайшин хөдлөхгүй хянах систем гэсэн. Яг ийм зүйл хийж чадаагүйгээс болоод нэгдүгээр хатлага. Энэ хэд хуульцсан байсан. Цаана хөшөөний цааны үсгийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр прокурор энэ хэргийг хуульцаас шийдсэн ойлгомжтой. Ахвал гэсэн. Тэгэхээр шудраг усны хөнгөлийнх нь нийлж чадсан нэрийг хэсэх болсон. Хардах юм гэсэн юм. Хоёрдугаар тех боломжтой юм гэсэн. Өөрөөр хэлбэл үнэхээр тэгж байна. Тэгээ нөгөө зүгээр би юу гэж хэлээд байгаа вэ? Манайх ингээд Монголын энэ хуулийн систем гэдэг чинь тэр бие биенийг хянаад хайшинж гаргаж болдог хүн. Энэ дотор бүр өмгөөлөгч чухал тоглогч орж ирээд прокурор шүүх гэдэг энэ гурав ингээд бие биенийг ингээд хайшинж хөдөлгөж болдог хянаад байдаг. Тэгээд энэ гурав ингээд бие биенийг хайшинж хөдөлгөх гадна нөгөө гадны өөр хяналтын сувгууд хэвлэл мэдээлэл нөгөө хэрэгт оролцож байгаа хүмүүс ингээд системийг ингээд хяндаг энэ боломжийг бүрэн хийж чадаагүй учраас нөгөө яриад гадал үсээ шудраг усын хөнгөл байна гэж хардахч зүг юусны асуудал. Тэр доктор угаасаа тэг боломж нь байгаа юм чинь тийм байх боломж. Маш баярлалаа. Өмгөөлөгчний хувьд хонглыг хийж чадчих. За шудраг усын хөнгөлөг ойлголт нэг томьёо гэх юм хэлдэг. Ийм зүйлс хэлдэг байлаа сонсож байгаа. Тасмаа стринг хүрээний хүмүүс хэлээдсэн маш баярлалаа. Мэдээж энэ яг юунаас үүдэлтэй асуудал, юунаас үүдэлтэй яригддаг асуудал гэж анзаардаг болохоор тийш нөгөө ямар ч асуудлыг шалгах, шийдвэрлэх, энд хянах хүмүүс нь хуулийн дагуу байхгүй. Нөгөө талаас албан тушаалтан улс төрийн нөлөө бүхий улсуудын хамаарал нөлөөллийн дор үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг энэ хадлага сэтгүүлтэй холбоотойс яригдаад байна. Тэгэхээр миний хувьд бол хариулт бол ийм зүйл байх боломжтой байдаг байж болшгүй гэж харагдав. Яг тэгэхээр өнөөдөр иргэн процесс нь яг энэний зөв стандарт зөв механизм нь шаттайгаар ингээд бий болоод явж байна. Тэгэхээр одоо төгсгөл дээр ингээд очиж болохоор орхон ийм зүйл байх хүрсэн юм байна л да. Тэгэхээр арга нийтийн зөвс гэсэн яг ижил хэрэг ижил хариуцлага оруулж хүмүүс тэг шаналхгүй байгаатай холбоотой шудраг ус байна гэж асуулт яригддаг. Аливаа хүний гэм зэнийг тэнцвэрлэх гэдэг чинь тэгэл шудрагын байгууллага хийж байна. Бид сайтай үед сүүлийн үед ялангуяа энэ улс төрийн эрх мэдрэхүйн хүмүүсийн зүгээс нь сайхан амьдрахад эрүүгөө саадуулаад байгаа юм шиг тийм. Өөрөөсөө нэг боломжоор сайхан амьдрчих гал гэдэг зүйл байл аваад. Тэгээд нөгөөт нь л хэрэглэх үүсгээд хонгол байна гэдэг. Оос бол шаацаа хин юу нэ тэр хуулийн хонгол руу гагаад өгсөн. Тэр хонгол байхгүй боломжтой. Өөрөөсөө хэрэг хийхгүй явал. Тэгтээ хууль төрчих. Өөрөөсөө хууль төрчихөөр яг хэрэг үсгээд ингээд өөрийнх нь хамаарах гэдэг яг асуулт яригдана. Нэг хонгол байна гэдэг.
жирийн арга дээргээд хулгай хийгээд танхаа хийгээд шийдэл яриад тэнд хариуцлага ноодууд харахад тэнд санаа зовж байгаа. Яг өөрсдийн асуудал өрнөд хонгол байна гэсэн. Яг намайг хэлдэг. Миний араас нь таалах гэдэг. Энэ одоо байлаа болох шүү дээ. Ерөөсөө тэр хонгол руу өөрөө толгой болон гараад үлдээд болох. Ашгүй байлаа. Маш тодорхой хэллээ. Бацын шүрч өгдөө. Хамгийн байлаа. Шодоос сайн хонгол хэллээ сонсоо. Тэгээ ийм хатас сэтлэг байхгүй төлөө бид энэ гинтэрхтэй хүнсдэг, бидрүүлдэг, тоглоодор шалгадаг, хэн шийдвэрлэдэг энэ хойс болох, хууль хэрэгжүүлдэг, энэ шүүх байгууллагын хаал. Тэгээд энэ эдгээр байгууллагын дааш мэдлэг хэрэглэдэг энэ хуулиудын болсонгоо болгох. Өөрөөсөө энэ хууль шүүхийн байгууллагын эдгээр комитетийн хэлийг нэгдүүлэх. Хараад бас бидаасан ажил шударга шийдвэр гаргах. Тэгэхээр одоо орчныг л сайн бүрдүүлэх. Энэ хуулийг шүүж хамгаалах хэрэгтэй, босон болгох хэрэгтэй. Тэгээ мэдээж зэрүүлээд ингээ хариуцлагын тогтолцоо мэдээж сайн байх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо ийм хатас хэрэглэг бол байхгүй болно. Ер нь манай арчлалыг одоо хөгжүүлэхэд Монголс хүний эрхийг одоо хамгаалах, барилдаа хамгаалах ерөөсөө бодлого авах юм. Хуулийн шүүхийн байгууллагын төлөв ажиллагаа шийдэх. Тэгэхээр ийм байгууллагынхаа ажиллах нөхцөл шүүхийг тэгээд одоо нэмэгдүүлэх төлөө манай хөөсрагч татварч илүү анхаарч ажиллах хэрэгтэй. За маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн маань цаг ингээд дуслаа. Би өөрөө ч гэсэн маш чухал хэрэгтэй мэдээлэл авлаа. Нэг үүний хоёр тэгээд хууль өөрчлөлт заасан гэдэг нь болохоор анхнаас арсууд нөө байсан гэсэн үг юусэн биш юм байна. Тэгээд угаасаа цаг үеэ дагаад төлөөр ингээд өөрчлөлтөд улам сайжраад ингээд явж явах ёстой байна. Тэгээд дээрэс нь иргэн хүн болгоны мэдэх ёстой нь ялангуяа иргэн хэрэгцээ реформ шийдвэрлэх маш чухал, маш хэрэгтэй юм ажил явагдаж байгаа юм байна. Тэгээд та бүхний төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллах тутам яг бүрдүүлээ гаргаад олон нийтэд үйлчлэсэй гэж бас хүсэж байна. Та бүхэн төлөвлөсөн чинь баярлалаа.